За худалдааны төр хэлэлцээр байгуулагдсан тул бэлтгэл ажлыг хангуулж, уулуурхаан бус экспортыг дэмжих, за инфляцийн тодорхой бүтээгдэхүүний үнийг бууруулалт бодлогууд бас амжилттай хэрэгжил нөхцөл бололцоо тавигдж байна. Ингээд та бүхнийг хичээж ажиллахыг хүсье. Монгол Улсын их хурл 2025 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо түүний гишүүн орнууд хоорондын худалдааны төр хэлэлцээрийг сойрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэн баталсан. Худалдааны хэлэлцээр байгуулснаар эдийн засгийн өсөлт, экспортын бараа үйлчлэгийн өрсөлдөх чадвар, ажлын байр нэмэгдэх, бүс нутгийн нийлүүлэлтийн сүлжээ нэгдэх, дэвшилтэд технологийн үйлдвэрлэлд нэвтрүүлэх, үндэсний үйлдвэрлэгчдад шинэ зах зээл нэвтрэх, хөрөнгө оруулагчдад тогтвортой шууд хөрөнгө оруулалт татах нөхцөл боломж бүрдэх юм. Бизнес эрхлэгчид хөдөө аж ахуйн бараа бүтээгдэхүүний гаргыг гэвэл 15-аас 50% хүртэл одоо цаад улсын импортын татвартай. Импортын татвараас гадна худалдааны бос саад хотгороо гайлын хүндрэл бэрхшээлүүд маш их байсан. Үүнийгээ дагаад өнгөрсөн 30 жилийн хугацаанд бол Монгол улсын экспорт импорт одоо хойд чиглэл рүү хандсан экспорт импортын хэмжээ маш их алдагдaltaй. 96 харьцан 4 гэдэг байдлаар импорт хэд давмгаалсан байдалтай болсон. Энийг засахын тулд зайлшгүй чөлөө худалдааны хэлэлцээр хийх шаардлагатай. Тэгэхээр Евразийн эдийн засгийн холбоо гэдэг маань болохоор Оросын холбооны улсыг оруулаад 5 улсын дунд байгуулсан гайлын нэгдсэн тогтолцоо. Энэ нэгдсэн тогтолцоотой Монгол улс худалдаа хий гэсэн хэлэлцээр юм аа. Хэлэлцээрийг 3 жилийн хугацаатай талууд өөрөөр тохиролцоогүй бол хугацааг сунгасан тооцохоор байгуулсан бөгөөд нийт 31 зүйл 4 хавсралтаас бүрдэж байгаа юм. Үүнд хөрөнгө оруулалт, үйлчилгээний худалдаа, банк санхүү, төлбөр тооцоо зэрэг асуудлыг тусгаагүй зөвхөн 367 барааны хүрээнд тохиролцсон байна. Бидний хамгийн том алдаа бол үйлдвэрлэгүй цэвэр худалдаан дээр тулгуурласан юм эдийн засгт яваад хэд хамааралтай байдал. За энэ алхам бол их томоохон энэнийг өөрчлөхөд бас нэмэр болно. Ялангуяа манай уламжлалт хөдөө аж ахуйн үйлдвэрийн салбарыг шинэ түвшинд гаргахад нэмэр болно. За нийт 367 мөр бараа байна жагсаалт. 97.5% нь хөдөө аж ахуйн мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний байгаа. За махан бүтээгдэхүүн 29 мөр ингээд шугам одоо жагсаалсан олон махан бүтээгдэхүүн байна. Арь шир бол 60 мөрийн одоо багтсан арь ширэн одоо бараанууд байна. Ноос ноолуур дээр 204 мөр бараа байна. Бусдад буюу ингээд Джон Штаус зэсгээд нэг 9 бараа байна. Ер нь нийт 99.1% буюу 364 мөр барааг бид нар шууд 15-аас 50% татварыг тэгдүүлж байгаа. Шууд үрдв. Хэлэлцээр хэрэгжснээр худалдааг хөнгөвчилж, үйлдвэрлэл болон бизнесийн зардал мөн итгэмжлэгдсэн аж ахуй нэгжийн хөтөлбөрийг талууд хамтран хэрэгжүүлснээр бичиг баримт шалгалтын ач холбогдол буурна. Тухайлбал махан бүтээгдэхүүн, ноос ноолуур, нэхмэл, сүлжмэл болон арь шир зэрэг боловсруулах үйлдвэрийн гол бүтээгдэхүүний экспорт 152% хүртэл нэмэгдэж, гайлын татваргүйгээр 180 сая гаруй хүн амхи 5 улсын зах зээлд нэвтрэх боломж өрдөж байгаа юм. Бид бүхэн одоо тухайн улс оронд хөнгөлт эдлэх одоо журам нь тухайн улс оронтой харилцан хүлээн зөвшөөрөх хэлэлцээр байгуулсны үр дүнд хөнгөлт эдлэх боломжтой байдаг. Хэлэлцээрийн хүрээнд бол ямар ч аж ахуй нэгжүүд энэ төрлийн бизнесийг эрхлэхэд тухайн улс оронд бол хөнгөлт эдлэх бүрэн боломжтой. За дээрэс нь бид бүхэн харилцан хүлээн зөвшөөрөх хэлэлцээрийг тухайн улсуудтай байгуулсан, тухайн гайлын байгууллагатай байгуулсан бол бусад бараан дээр хөнгөлт эдлэх бүрэн боломж нэгдэх юм аа. Хэлэлцээрийн хүрээнд Монгол улсаас экспортлох 367 барааны 97.5% нь хөдөө аж ахуй, мал аж ахуйн гаралтай бараа байх бол Евразийн эдийн засгийн холбооноос манай улсууд импортлох 367 барааны 81.7% нь манай улсад үйлдвэрлэх боломж хязгаарлагдмал эрдэс химийн салбарын 7.5% нь аж үйлдвэрийн салбарын бараа байна. Өөрөөр хэлбэл энэхүү хэлэлцээрийн үр дүнд 200 мянган малчин өрхийн орлогыг нэмэгдүүлэх, малын гаралтай бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэхэд томоохон дэмжлэг үзүүлэх ач холбогдолтой юм. Малчид экспортлогч болох болцоог бүрдүүлсэн. Өнөөдөр махан бүтээгдэхүүнээр жишээ аваад үзэхэд Евраад тэр 300 сая хүнтэй зах зээл 706 сая долларын эрэлт байгаад байдаг. Бид нэр 5.8 сая долларын л махан бүтээгдэхүүн гаргадаг. Арь ширэн бүтээгдэхүүн бараг гаргаж чадахгүй байгаа.
500 сая долларыг гаргадаг. Гэтэл цаана 6.9 тэрбум долларын эрэлт байгаа гэсэн үг. Тэгэхээр малчид экспортлогч болох бололцоо бүрэн байгаамаа. Энэ утгаараа бид нар энэ экспортлогч Монгол малчин гэдэг Евразийн хэлэлцээрийн хүрээнд энийг хэрэгжүүлэх гэвэл энэ үхрийн мах дээр гэхэд 50% гайлын татвартай байсан юм өмнө. Одоо тэг болсон. Хонь ямааны мах гаргахад 15% татвар байсан. Тэгэлц. Адууны мах гаргахад 15% татвар авдаг байсан. Тэгэлц. Худалдааны хэлэлцээрийн үр дүнд манай улсад үйлдвэрлэдэг бүтээн байгуулалт болон үйлдвэрлэл зайлшгүй шаардлагатай бараа тоног хөрөмжийн татварыг тэгэлснээр импортын өртөг бурж инфляцийг тооцоход ашигладаг 42 нэрийн импортын бүтээгдэхүүний тарифыг тэгэлснээр өрхийн жилийн дундаж хэрэглээний зардлыг бууруулах тооцоолыг засгийн газар хийгээд байгаа юм. 5,000 еврогоос доош үнийн дүнтэй экспорт хийж байгаа тохиолдолд жижиг дунд бизнес эрхлэгч маань өөрөө гарал үүслийн нотлогоо гаргах боломж. Заавал одоо танхимж юм уу мэрэгжлийн байгууллагаас гарал үүслийн гэрчлэгээ хүлээгээд их шаардлагагүй. Хоёрдугаарт нь 12 сарын дотор гарал үүслийн гэрчлэгээ нөхөж олох байдлаар эхлээд экспортыг хийчих юм боломж үүсэж байгаа. Хэлцээр хэрэгжснээр манай улсын дотоодын нийт бүтээгдэхүүн тэг 100-ны 2%, хөрөнгө оруулалт 200-ны 57%, Евразийн эдийн засгийн холбоороо хийх экспорт 24.1% өсөх тооцоолыг холбогдох газруу танилцуулсан. Дотоодын боловсруулах үйлдвэрлэл болон нэмэгдэх шингэсэн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлж, малчин өрх болон үйлдвэрлэгч, экспортлогчдын орлогыг өсгөх, ажлын байрыг нэмэгдүүлэхэд чиглэгдэж байгаа худалдааны төр хэлэлцээрийг амжилттай хэрэгжүүлэхэд салбар дундын уялдаа холбоо тун чухал байна. Гол нь бид нар энэ гэрээнээс нэг зорж байгаа юм бол гадаад худалдааны тэнцэл маань ашигтай гарах хэрэгтэй. Үгүйдээ алдагдaltaгүй гарах хэрэгтэй. Гэдг нь экспорт нь импортоос давах хэрэгтэй байхгүй Монгол талаас. Үгүйдээ тэнцэх хэрэгтэй. Эний төлөө бид нар зорж байгаа. Давхар татварын тогтолцоон дээрээ одоо нөгөө айлтайгаа хэлэлцээ хийсэн орнуудтайгаа бас тохиролцож инфляцийг илүү их импортлохгүй байх чиглэл рүү анхаарах боломж нь нэгж байгаа гэж бодож байгаа. Нөгөө талдаа бизнес эрхлэгч манай жижиг дунд үйлдвэрлэл эрхэлж байгаа. Дотооддоо үйлдвэрээ нэг хөгжүүлээд энэ дотоодын зах зээл багадаад байгаа. Гадагшаа тэлэх боломжтой. Гадагш нь гаргаж экспортод гаргах бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа бизнес эрхлэгчдэд нөгөө талдаа дэмжлэг болох хэрэгтэй. Энд бол төрөөс үзүүлж байгаа дэмжлэг энэ хэлэлцээр төр тулгуурлаж явах хэрэгтэй байна. Тэгэхээр бид нар аль болох үр ашигтай талаа илүү их давмгаа гаргаж энэ дээрээ бодлого барьж ажиллах зүйтэй гэж бодож байгаа. Гадны дуршлагаач одын зах зээл рүү гарах дээр ялангуяа энэ хүнсэн дээр энэ брэнд бүтээгдэхүүнийг нэг нь нөгөөгөө дагаж гардаг тэр механизм бий ашиглах сайн болов уу гэж боддог. Одоо жишээ нь мах консервсэн бүтээгдэхүүн 18% татвартай бас Орос улбаны улс руу. Тэгэхэд манай Тайш Трейд гэдэг компани болвол дасралтгүй сүүлийн хэдэн жил бол энэ экспорт хийж чадж байгаа. Монгол улс тус хэлэлцээрийн хүрээнд дотоодын түүхийдэд тулгуурласан нэмэгдэх шингэсэн барааг экспортлсноор дотоодын үйлдвэрлэгч аж ахуй нэгжийн гадаад зах зээл өрсөлдөх чадварыг нэмэгдүүлж, гайлын татвараас чөлөөлөгдөх гайлын тарифын бус хөнгөлөлт эдлэх юм.